За тэгээд одоогийн бичлэгүүд харин хүн үзүүлэх гэж нэг хийдгүү болохоор амар байдаг. Тэгээ явандаа тэр чанар гэдэг төвшөнд ирээд ирэхээр илүү олон зүйлийг бодох бах. Тэгээ одоохондоо толгойд амар байгаа. Яг гэвэл угаасаа их оюуны ажил хийж идэг. Тэгээ нэг жоох илүү гарсан, жоохон сул гарсан цаг дээр нэг иймэрхүү хобби гэсэн үг шүү дээ. Хоббигоо хийж байгаа. Дээрэс нь та нар үдсэн байж магадгүй. Ер нь бол бидний ингээд нүдэнд харагддаг маш амархан юм шиг харагддаг гоё өргөдөг хүмүүс чинь цаана маш олон удаа алдсан байдаг хгүй. Тэгээд зүгээр гоё ярих болон яг бичлэгний цаана ярих хоёр шал өөр. Тэгээд зарим утгаараа адилхан ч гэсэн яг нийтлэг утгаараа өөр хгүй. Яг ингээд том дүр зургаараа гэсэн нийтлэг буруулчлаа. Том дүр зургаар харахад өөр. Гэтэ яг ингээд хийсээр байгаад сайжирдаг. Тэгээ магадгүй би яг одоогийн нэг тийм сул дорой харин ингээд лоузер байдлаасаа гарчаад ирээдүйд хин нэгэнд ингээд юм заах хэрэгтэй болно шүү дээ. Яаж илүү сайн ирэх вэ? Яаж илүү амжилттай болох вэ? Чи ингээд дотор чанараа яаж ухах вэ? Чи хүнд зүйлийг ч гэсэн хөнгөн болгож яаж тайлбарлах вэ гэх юм чинь олон төрлийн мэдлэгүүдтэй болчих байх. Тэр мэдлэгүүдээр дамжуулаад дээрээс нь жишээ болгож харуулахын тулд байдаг байхгүй юу? Хүн тэнэг ихэж болно. Хүн царай муутай байж болно. Тэ хүн бүтлгүй байж болно. Чи энэ намайг хар гэж тийм шүү дээ. Бүтгэхгүй байжсэн боо үстэй. Одоо тэгээ энд байж тээ гэж ярихын тулд бас юм бичлэгээд байхгүй. Тэгээд ер нь бол одоо нөгөө сансантаа хүрээд сарваснаа хатах матгах жилээ цаасаар хаана л эзэлээ гэж хэлээд дээ шүү дээ. Тэр шиг ер нь бол тодорхой хэмжээнд бол амжилттай явж байгаа. Тэгээд 13 наснаас хойш ч юм уу яг зорж исэн зүйлсүүдээ хийсээр л байгаа. Тэгээ өөрийн гэсэн мөрөөдөлтэй болох Монголыг эдгэх. Тэгээд одоогийн энэ байгаа шашны тогтолцоонуудыг бүгдийн томор өөрчлөх. Тэгээд дээрэс нь анхандаа тэр гайгүй сүртэд тавьчихсан байж болох ч гэсэн одоо ер нь бол тэр нь утгаараа бүтэхгүй болсон шүү дээ. Хүн сурталчилгатай болсон. Та нар тэнэг болохоро тархиа базуулсан болохоор анзаарахгүй болохоос та нарын тэр итгэлтэй буддийн шашин гэдэг зүйл айгүй хүн сурталтай болсон. Айгүй их мөнгө зарлагддаг, айгүй их цаг зав зарлагддаг. Үдэн байдаггүй, ойлгодомгүй, хүнээс хол тийм болсон байхгүй юу? Тэгээд удлаа нэг гандагийн хажуугаас далдганаад нэг хэдэн хоол иддэг авгаа нар яг юу гэж хэлдэг юм бэ гэхээр миний буддийн шашин тийм биш ээ. Миний буддийн шашин дэлхийнхаа гэдэг. Тэг ер нь ингээд аливаа зүйл хит яг энгийн хүмүүсээс хол хит худал хуурмаг хит хийсвэр хит бодтой биш хит амьдралаас ингээд ойрхон хол болчих юм бол нууж унах нь амархан байдаг шүү. Тэгээд энгийн ч гэсэн хамаагүй болгочоос хамаагүй үнэн мөртлөө тууштай хийж байгаа том зүйл гэрэлтэй зүйл сайн зүйл гэдэг зүйл ялагдчихгүй байдаг шүү гэсэн итгэлээр одоогийн зүйлсээ хийдэг. Тийм болохоор үнэн хязаад ялдаг. Үлгэр сайхан төгсдгүү. Амьдрал дандаа харахгүй төгсөд байгаа үстэй гэх хүмүүс хэлдэг. Гэхдээ үгүй шүү. Сайхан цаг үргэлж ялдаг. Би бас өөрөө бурхан байдаг гэдэгт итгэдэг. Тийм болохоор мухадсан устж алгалах цаг үе ирнэ. Худал хормогчсон байхгүй болох цаг үе ирнэ. Үнэн нь ойлгох цаг үе ирнэ. Тэр болтлоор хамтдаа тууштай хичээлцэх хэрэгтэй шүү. Бүрэн амжилтсаа.